юу үцгэн бараг 7 хоног бичлэг оруулсангүй бараг 7 дахь хоног дээр бараг л орох чинь. Уг нь бол яг маргааш нь гэсэн боловч маргааш нь дааж амжсангүй. Тэгээд одоо ингээд өмнөх бичлэгээ үржүүлээ хийж байна. Яа. За тэгээд нэг юм сануулаа хэлчихье. Жинүүд бол тийм их чадвар бол байдаггүй гэдгийг сануулчих. За эхлээд ярих зүйл болохоор зэрэг тэр Shadow Monarch гэдэг тэр хөлбөр. Гэхдээ энийг бол webtoon дээр астрал төлөв билүү, астрал хувирч билүү нэг тиймэр хэлдэм байлээ. Энэ нь зүгээр ингээд хамаагүй илүү том биетэй болоод Ashborn-ы энэ хогийг өмсдөг байхгүй. Гэхдээ ингээд яг энэ зургийн дараа би та нарт ингээд тайлбарлчихна. Тиймээс зүгээр адлахсчи. Энэхүү хуулбар нь ер нь бол зүгээр биеийн хүч нэмдэг. Хурд мурд угаасаа ойлгомжтой шүү дээ. Угаасаа мангар том биетэй болчдөг болохоор зэрэг энэ угаасаа хурд нэмэхгүй. Энэ зүгээр биеийн хүчтэй тулгуурсан луугийн хаантай л хамгаалт хоёр төл тулгуурсан. Ashborn болоод Жинүүгийн хувьд ер нь бол хоорондоо арай өөр байгаа. Харж ивэл ингээд тэ Ashborn ингээд нүмерхтэй ингээд бүхэлтэй харин Жинүүгийнх нэг талтай байдаг хөхгүй. Нэг сайн угаасаа ажиллаач шаардлагагүй шал өөр байгаа энэ хоёр. Ер нь бол Жинүүгийн одоогийн өмсцэн байгаа энэ хувирлал нь болохоор Ashborn-ы хувь хөхгүй. Тэгтээ арай өөр. Тэгээд мэдээч хэрэг Жинүүгийн нэр болсон чадвар сүүтрэ арим гэх энэ чадвар угаасаа байхгүй бол Жинүүч бас нэг тийм хол явахгүй л дээ. Луугийн хаантай нэг эсрэг нэг үзээ барахгүй л дээ. Мэдээж хэрэг Жинүүгийн энэ чадвар аним ертөнц сэтгэл webtoon ертөнцтэй хүртэл webtoon-ууд дундаа хүртэл хүчтэй тоосогдох байх. Угаасаа эцэж өгөхгүй арим гэхээр зэрэг угаасаа амар л байгаа юм л та. Гэхдээ луугийн хаан бол унагсан шүү цэргүүдийг нь. Яг би та нарт бас нэг дараашин бичлэгэн дээр нэг гоё ярьж өгнө энэ талаар. Тэгээд бас нэг сонирхолтой баримт гэж хэлэхэд захирагчд болоод бүхнээс дэд оршихуйг эднэрийн хүч одоохондоо тийм ч гараагүй байгаа аним дээр чиж webtoon дээр би жоохон буруу ярьчлаа. Тэрэн дээр угаасаа нэг олигтой олон юм дурддаггүй болохоор зэрэг ингээд хүчнийхэн талаар би угаасаа мэдэхгүй байна. Гэхдээ бол бүхнээс дэд нэгэн бол Жинүүгээс бол хавь илүү хүчтэй гэдэг нь бол ойлгомжтой. Захирагчд бас хаадад тутахгүй байх. Гэхдээ хамгийн хүчтэй нэгэн эсрэг нэг үзвэл луугийн хааны хийж барахгүй. Угаасаа хийж барахгүй. Яг хуу захирагчд барахгүй, бүхнээс дээд орших бол мэдгүй. Бүхнээс дээд орших угаасаа нөгөө нэг бүтээх төрлийн хүн болохоор зэрэг яг хуу тэрийг тулааны төрлийн хүн гэж бас хэлэхэд бас хэцүү л дээ. Гэхдээ сануулчих. Тэ? Луугийн хааны айрам бол хамгийн хүчтэй айрам. Тэд нар нөхөөс хэрэгдэггүй болохоор л сүдрээ айрам даруулдаг. Нөхөн сэрэгддэг учраас луугийн хаанд хэдэн зуун нөгөө нэг камиш гээд тэр луу байгаа. Хэдэн зуун бүр саяараа шахуу байгаа бах. Дээрээс нь луугийн хаан астрал төлөвт ороод Жинүү астрал хоёулаа нэг нэгнийхээ эсрэг астрал төлөөр үцхэд Жинүү ялагдсан. Жинүү ялаагүй. Жинүү ялагдсан. Тэгээ ингээ бодоод үцхээр зэрэг за яг хуу вебн болоод астрал төлмөл тулаа хийсэн л дээ шидийн тулаан болон байгаагүй. Гэхдээ вебн дээр бас ялагдсан шүү дээ. Ер нь бол Жинүү луугийн хааныг бол барахгүй. Луугийн хаантай нэг эсрэг нэг угаасаа барахгүй. Дээрээс нь луугийн хаан хамаагүй илүү хөгшин дээрээс нь туршлагатай нэгэн болохоор зэрэг Жинүүг бол яалтчгүй хангалттай л унагсан л да. Яг хуу вебн уншсан бол яг хуу барна гэж бодчих магадгүй. Тэгтээ үгүй. Захирагчд хурж ирж Жинүүг төгсгөлд нь авардаг штэ. Портолоор яг үндэ те захирагчд жоохон луудсан байсан бол Жинүү толгооноос салчих байсан билүү хэм мэтлээ. Дээрээс нь сайн ажиглал луугийн хаан угаасаа өхөн гэдгийг мэдчихсэн болохоор зэрэг ямар ч үйл хийхгүйгээр зүгээр захирагчдад алуулцдаг. Яа харамсалтай. Дээрээс нь Жинүү тэр 20 жил шахуу тэр ертөнцид тулдаа явж ихта те ер нь бол луугийн хааныг дийлсэн гэдэг штэ. Луугийн хаанаас ганц гарандаа сорив аваад үлдсэн гэдэг. Гэхдээ тэгэл олны пойс штэ. Тэгээд Жинүүгийн нийт цэрэг доорож тухайн үедээ 5-6 сая зэрэгтэйсэн аахгүй сүдрэ арим. Сүдрэ аримын цэрэг ер нь одоо хамгийн сүүлд солол левел дээр дурдгацнаар зөвхөн солол левел дээр штэ Ragnarok дээр дурдгацнаар 10 сая гэж ийсэн. 10 сая гэж ийсэн. Тэгээд луугийн хааны арим тооцогдоод луугийн хааныг бараг нэг 6 юм уу 7 сая л болцсон байгаа байхгүй. Угаасаа болцсон л байгаа. Тэрнээс луугийн хааныг нэгээс нэг угаасаа Жинүү барахгүй. Тэгээд бас захирагчдын айрмын бас нэгэн сул талыг хэлье. Захирагчдын айрам маш их хүчээр шууд устгахыг зорддог. Тэд нар удаан хугацааны тулаанд тэд нар сул гэдэм байлээ.
Би яг энийг зөөр юмнаас л уншсан. Тэрнээс шиг үнэ эсийг бол мэдэхгүй. Яг та нар сонирхолтой хүүднээс бас энийг бас хэлж байна. Тэгэхгүй бол бичлэг жоохон богинохон болчих гээд. За мэдээж хэрэг тэгээд жинүүд бас те захирагчдын армийн бас нэг 200,000 зэрэг бас байдаг. 200 лөө 300,000 хавцаа зэрэг бол байгаа зөө. Тэд нар бас яг хүчтэй ч гэсэндээ тэгээд жинүүгийн сүүдрийн армийн цэргүүд те ер нь Лугийн хааны Польцсон гэдэг үнэн бол өөрчлөгдөхгүй. Лугийн хааны Польцсон байгаа угаасаа Лугийн хаан жинөө 1/1 вебтун дээр угаасаа ялаагүй гэдгийг вебтун уншсан мэдж байгаа. Дараагийн чадвар энэ удаа шууд чадвар руу орчихъя. Одоо ингээд шилжих нөгөө сүүдрэн зэрэгтэйгээ байраа солидог. Гэхдээ ингээд сүүл рүүгээ нөгөө кул даун байхгүй болцсохгүй. Сүүлдээ кул даунгүй болц шиг санагдчихээн. Шууд үгүй кул даун байгаа нэг хэсэг зургийн нэг кул даун байгаа. Гэхдээ энэ игрээс энэсээ гоё шүү те. Тэгээд захирагчийн эрх мэдэл гэдэг чадвар байгаа. Гэхдээ энэ сүүлдээ арай өөр нэртэй бас санагдаж байна. Яг хуу та нарын ингээд лайм хаб үзсэн хүмүүсээ бол захирагчийн гар гэдэг нь бол мэдж байгаа. Тэр чадвар баггүй юу? Тэр чадвар. Яг хуу энэ нөгөө захирагчтэй нөгөө нэг тэднэртэй холбоотой байхгүй юу? Тэгээд мэдээж хэрэг жинүүгийн тэр астрал хөлбөрийн те хүч болоод хамгаалалт хурдыг яг энэ тэмцүү тохируулсан нэг те ингээд тийм биетэй нэг арморч хөлбөр нь бас байдаг байхгүй юу? Яг үүндээ бол зүгээр л нөгөө нэг өмнөхөөс нэг арай илүү хурдан арай илүү хүчтэй л болж байгаа болохоос нэг тийм ялгаа бол байхгүй. Яг энэгээр зүгээр л физик төрлийн хүч нь илүү нэмэгдэж байгаа юм л та. Яг гэхдээ бас л 20 жилийн тулааны дараа бас амар кул харагдаж байж билээ. Үүнийг үүсэхгүй. Мөн захирагчийн гар гэдэг чадвар захирагч буюу тэрхүү нөгөө нэг бурхан гэдэг байгаа тэр нэг сахиусан нэгрүүд бүгд нь байд юм шиг үлээ шүү дээ. Томас Андерсны тулаанаас ер нь бол ойлгомжтой болно тэр. Бас энэ бас сонирхолтой баримтаж магадгүй гэж одоо би хэлж байна. Яг жинүүд нэг тийм олон чадвар бол байхгүй. Зүгээр жинүү физик талдаараа л физик буюу яг тийм зүгээр л тулаантай л сайн. Чадвар гэдэг хар зүйл тийм олон биш. Яг чадвар гэдэг хар бас өөр байна л да. Гэхдээ тэдний ихэвчлэн идэхгүй чадварууд байх жишээтэй байгаа болохоор зэрэг тэгээ би ер нь бол тэдний оруулаг байхгүй. Ер нь бол жинүүгийн бичлэг бол нэг тийм юу биш. Жинүү бол зөвхөн физик тал руугаа л чиглэсэн илүү хүч чадалтай нэг. Угаасаа вебтун дээр шид мэд хэрэглээд идэг нь угаасаа гардгүй шүү дээ. За энэ үрээд ингээд бичлэгээ дуусгая. За тэгээд part 3 удахгүй орно. Яа тэгтээ бас л эвгүй мэдрэмж шүү. За барьт.